За сайн бацгаана уу, энэ өдрийн мэндийг хүргэе. 5 сарын хамгийн ихний нэвтрүүлэг маань эхлэхэд бэлэн болсон байна. За тэгээд MD1 радио болон Солонгос сонирхолтой амьдрах цай групп маань хоорондоо нэгдээд хамтран сар бүрийн хамгийн ихний 7 хоногийн 3 дахь өдөр Солонгост үргэлжтэй аялал буюу одоо нийтийн тээврээр бага зардлаар Солонгосын хаана очиж боломжтой вэ гэх мэдээллийг хүргэхээр шийдээд төлөвлөө 4 сараас эхлээд ярьж нэвтрүүлгээ эхэлсэн байгаа. Тэгээ хамгийн ихний нэвтрүүлэг маань болохоор Сугам сан чөлөөн тарыг буюу Давс уулны дүүжин гүр дээр очиод ирсэн. Тэгээд тэрхүү гүр маань одоогийн байдлаар Солонгостой хамгийн урт бөгөөд хамгийн өндөр, урт нь 200 м, өндөр нь 100 м-ийн өндөртэй дүүжин гүр байгаа. За тэгээд энэхүү гүр маань сая 1 сард нээлттэй хийгээд бараг маш их хэмжээний зуулчдыг 10,000 гаруй зуулчид өдөртөө үйлчлүүлж байгаагаас үүдээд бусад өөр байгууллагууд маань бас аялал зурчлалын газрууд маань дүүжин гүрийг шинээр илүү их хөгжүүлэх энэ тал руугаа солонгочууд маш их анхаарч эхэлсэн бөгөөд энээс хойш сая 4 сардаас Пажо хотод 220 м урттай усан дээр байрлах гүр хийгдсэн бөгөөд цаашдаа 6 сараас эхлээд 7 сараас эхлээд 400 м 600 м гэх мэтчлэнгээр бүр илүү урт та бүхэндээ арай илүү дэвшилтэд, арай илүү үзэсгэлэнтэй шин дүүжин гүрүүдийг хүрэхээр төлөвлөж байгаа гэсэн мэдээ гарсан байгаа. За тэгээд мэдээж та бүхний мэдж байгаачлан Mongolian Diaspora Broadcasting буюу MD1 радионы Солонгосын цөвлөөс хүргэдэг бөгөөд мэдээллүүдийг Солонгост Монголд тархсан монголчуудаа эерэг мэдээллүүдийг хүргэх ерөнхийдөө бол хамгийн гол зорилгоо чиглэсэн байдаг байгаа. За тэгээд өнөөдөр бидний ярих гэж байгаа бид бүхний явсан өргөжтэй аялал маань хаанах вэ гэдэг тухай бас ярилцъя. Тэгээд энэ сарын 5 сардаа болохоор мэдээж нэвтрүүлгээрээ дамжуулан өөрхөн блог болгож тэр газар руугаа явсан бяцхан бичлэгийг үзүүлэх бөгөөд мөн зөвхөн нэг газар очиод үлдэх биш, тухайн 5 сарын турш та Солонгос улсад юу хийх боломжтой вэ? Ямар одоо фестивал үйл ажиллагаанууд болж байгаа вэ гэсэн давхар мэдээллүүдийг бас өгөхөөр зорж ерөнхийдөө бол нэвтрүүлгээ бэлтэж байгаа. Тэгээ мөн хэдийгээр Сөүлстүүд зөвхөн Солонгосоос хийж байгаа боловч тархсан монголчууд гэдэг утгаараа та өөрийнхөө байгаа улс орноос Японд байгаа Японийнхоо өөрийнхөө аялсан аяллаа бяцхан товчлол эсвэл бичлэгийг бид бүхэнд илгээснээр бас тархсан монголчуудаа Японд байгаа өөр монголчуудаа эсвэл Япон руу явахыг хүсэж байгаа монголчуудаа бас тус нэмэр болох аяллаа тухай шинэ мэдээлэл өгөх боломжтой шүү. Тийм учраас хүссэн хүн бүхэн бидэнтэй нэгдэх боломжтой. Гадаадд байгаа хүмүүс маань өөрсдийнхөө байгаа газрын аяллыг магадгүй Солонгост байгаа хүн бол бид бүхэн сар болгоны ихэнд аялж байгаа учраас хамт аялалт маань бас нэгдээд хамт яваад бидний блогийг, бидний түүхийг бас та хамт бичлэх бүрэн боломжтой шүү гэж хэлмээр байна. За тэгэхээр өнөөдөр бид бүхэн очисон газраа очих танилцуулах газраа эхлээд хэлье. Тэгээд 5 сарын маань бид бүхний очисон газар болохоор Ансанд байрлах Forbidden Moor буюу одны туяан гэрлэлэн тосгон гэж байгаа. Ерөнхийдөө бол гэрэлт тосгон байгаа. Тэгэд яагаад бид бүхэн энэ газрыг сонгосон бэ гэхээр сар бүрийн хамгийн ихэнд хийж байгаа нэвтрүүлэг бөгөөд энэхүү нэвтрүүлэг маань хизээч үтсэн та энэ нэг ашиглаж болох хэмжээгээр түрхэн зургийн үйл одоо болоод өнгөрөх ямар нэгэн фестивал үйл ажиллагаа гэхээсээ илүүгээр байнга байх боломжтой тэр газрыг та одоо магадгүй 5 сард өнөөдөр үзэх эсвэл 6 сард гэсэн үзээд очих боломжтой газруудыг сонгож явж байгаа. Тэгээд энэхүү Forbidden Moor буюу гэрэл тосгон маань жилийн 365 өдөр яг одоо байгаа шиг ийм гэрэлтэйгээр өөрсдийнхөө үйл ажиллагаа явуулдаг ийм тосгон тийм гэрэлт лэнд байгаа. Тэмцээс энэ газрыг сонгосон байгаамаа. За тэгээд энэхүү газар маань хаана байрладаг вэ гэхээр Ансан хотод байрладаг. Тэгээд Сөүл хотоос ерөнхийдөө метрогоор ойролцоогоор 2 цаг гарan яваад очдог газар байгаа. За тэгээд энэхүү газрын маань давуу тал нь юу вэ гэхээр 10 сая гарan гэрлэлээр ерөнхийдөө бүтээсэн. Тэгээд өглөө гэхээсээ илүүгээр оройн цагаар их ажилдаг. Дээр нэмээд орой 11:30 хүртэл ажилдгаараа маш их давуу талтай. Яг тэгэхээр ажилчид хүмүүс маань бас ажиллаад хараад ийшээ тийшээ шинэ газар очие гэхээр бас тухайн газрууд нь гэсэн ингээ хаалттай байхаар амрах боломжгүй байдаг. Гэтэл энэхүү газар маань 11:30 хүртэл ажилдгаараа та бүхнийг бас ажиллаад хараад гэр бүлийнхэнтэйгээ хамт явхад бүрэн боломжтойгоор бэлтгэсэн байгаа. За тэгэхээр миний явж ирсэн аяллаа бяцхан блогийг үзээд буцаад студид уулзцгаая.
групп болон Монгол Сайн Diaspora интернет broadcasting page-с хамтран зохион байгуулж байгаа хоёр дахь аялал маань бэлэн болсон байна. Тэгээд би одоо болохоор Сангруу гэсэн буюу Ансан их сургуулийн яг дээр ирсэн байна. Тэр өнөөдөр би хаашаа явах гэж байгаа тухай маань тийм гэх юм бол өнөөдрийн аялалгаа байгаарай. Тэгээд автобусны буудлаасаа 99-1 эсвэл 21 гэсэн автобусны номер цуглах юм бол бидний өнөөдрийн үзэсгэлэнтэй аяллаа газартаа хүрэх юм байна. За энэ автобусаар 30 минут яваад Чанжаг Чудаагт гэдэг бодлоор дуусан. Тэгээд яваасаа гараа шууд автобусандаа суулгуугаад зам гардыг автобусандаа суух юм билээ. За тэгээ өнөөдөр миний хувьд болохоор ерөнхийдөө 4 сарын сүүлд шалгалттай баг зэрэг ядарсан байгаа. Тэгээс оройн цагаар явж байгаа учраас баг зэрэг ядарсан. Гэхдээ ямар ч айгу гой газар очих учраас тэр газар очиод цоглог болох хаа гэж бодож байна. Тэгээд автобусны буудлаасаа гараад ойролцоогоор чигээрээ 5 минут халах юм байна. Тэгээд халах замаас харуулъя. Тэгээд ингээд мэдээж баг зэрэг орой тэгээд хүн байхгүй байна. Би өнөөдөр шалгаас тэмцэргээд нэлээ оройтсан байгаа. Гэтэ яг энэ газар маань 12 цаг хүртэл ажилладаг учраас хүрээд ирсэн байгаа. Тэгээд хөнгөөж аюугүй байна. Өдрийн цагаар ирэх юм бол гайгүй ахаа гэж бодож байна. Яг очиж байгаа газар маань болохоор маш их гэрэлтэй газар байгаа. Тийм учраас хүн ихтэй гэрэлтэй учраас нэг яагаад ах зүйл байхгүй хаа гэж найдаж байна. Явсараад ирлээ. Тэгээд араас харах юм бол би өнөөдөр Ансан Pulpit Mawar буюу ансанд байрлах оддын гэрлийн тосгон гэж одоо орчуулсан юм тий. Тийм газар ирсэн байна. Тэгээд энэ газар маань одоо 9 цаг болж байгаа боловч энэ газар маань орой 12 хүртэл ажилладаг учраас орох боломжтой. Тэгээд хэдийгээр гадаа юм харанхуй байгаа ч аталт маань нийл гэрэлтэй битүү гэрлээ дүүрэн байна. За тэгэхээр бүгд тасалбар аваад татгаш орцгоё. За тасалбарын маань энд ингээд бүгд байна. За тасалбараа авсан байгаа. За тэгээд татгашгаа орцгоё. 7000-га том үнэ. За энэ газрынхаа тухай танилцуулах юм бол дуу иж байгаа зэрэг танилцуулах гэсэн. Өнөөдөр явсараа газартаа ирсэн. Тэгээд өнөөдөр бидний аяллаа газар маань бол Pulpit Mawar буюу оддын туяатай тосгон юм уу те. Явц гэрэл тосгон байгаа. Тэгээд энэ тосгоны даваа тал нь жилийн 365 өдөр ажилладаг. Өдрийн 1 цагаас орой ажлын өдрүүд нь болохоор 11:30, амралтын өдөр нь болохоор 12:30 хүртэл ажиллагараа давуу талтай байгаа. Тэгээд том хүн бол такс нь 7,000, хүүхэд болохоор 5,000 байгаа. Тэгээд хосоор ирэхэд бол үнэхээр гоё газар юм байна. Ялангуяа оройн цагаар зуны орой үдшээ хосоор ирэх юм бол гоё дуу яваад үнэхээр гоё бүх зүйлээр нь хосоод зориулсан. Энд байгаа амьтад, гэрэл, энд байгаа агуулга, бүх мессежүүд нь бүгд хосоод зориулсан хайрын мессежүүд байгаараа давуу талтай байна. Тэгээд нацэг ингээ ганцаар ирсэн хүн бол ерөнхийдөө байхгүй байна. Ганцаар ирэх юм бол бас нэлээ уйдхалтай байхаар учраас хүмүүсийг бол ганцаараа ирээд хэрэггүй шүү гэж бас зөвлөмөр байна. Тэгээд оройн цагаар ирэх юм бол хүн цөөдтэй зураг маань арай илүү гоё гарах юм байна. Би бол өнөөдөр бас нэлээ оройтож ирсэн. Тэгээд гоё зурнуудтай болж чадлаа. Тэгээд та бүхнийг бас эцгээгээрээ энэ газраас үзсэн нөхөр хэлмээр байна. Энэ газар маань Ансанд байрлах Pulpit Mawar гэдэг газар байгаа.
ирлээ. Тэгээ буцаж ирэхдээ болохоор орой болсон учраас шууд таксинд суучлаа. Тэгээ эндээс таксигаар болохоор 5000 вон гарч ийн. Тэгэхээр орой буцаж ирэх байгаа хүмүүс заавал автобусаар битгүүгээр таксинд суусан гэхээр нэг юм уу хоёулаа явж байгаа болохоор бараг зардлыг адилхан юм байна. Тэгээд өнөөдрийн ажлын маань турш хамт байсан танд баярлалаа. Дараа сард дахин уулзлаа, баяртай. За тэгээд ямар ч гэсэн явж ирсэн блогоос та бүхэнтэй хуваалцлаа. Тэгээд яг энэ 6-аас үзэлж байгаачлан маш их гэрэлтэй саялсан шиг 10 сая гэрлэлээр бүтсэн бяцхан тосгон байсан. Тэгээд энэ хүү газар нь мэдээж өдөр 1 цагаас үйл ажиллагаа нь эхлээд орой ажлын өдрүүдэд болохоор 1 цагаас өдөр 3 цагаас эхлээд ажлын өдөр болохоор 11 цаг хүртэл ажилладаг. Гэхдээ 10 цаг 30 минут хүртэл хүмүүсээ оруулаад тэгээд сүүлийн 30 минут болохоор орсон хүмүүсээ ингээ гарахыг хүлээгээд шинэ хүмүүс оруулдаггүй байгаа. Мөн хагасаа өдөр болон олон нийтийн амралтын өдрүүдэд болохоор арай илүү урт цагаар ажилладаг бөгөөд 3 цагаас орой шөнийн 12 цаг хүртэл ажиллаад тухайн үедээ болохоор 11:30 хүртэл хүн оруулаад тэрнээс хойш болохоор орсон хүмүүсээ гаргадаг байгаа. За тэгээд мэдээж ээж аав бодон бас хүүхдүүдтэйгээ очих юм бол өдрийн цагаараа 3 цаг гэж заавал орой гэлэхгүйгээр гэрэлтэй үед очих юм бол бас амьтдын одоо хийж тавьсан амьтны хүрээлэн бас байгаа учраас заавал орой гэлтүүгээр бас өдрийн цагаар очиход үзэх боломжтой. Тэгээ хосууд маань бол оройн цагаар илүү их очоорой гэж зөвлөмөр нь. Яг бол энэ бол гэрэл тосгон гэдэг утгаараа орой очих юм бол яг тэр их 10 сая гэрлийн хүчийг тэр харанхууг яаж их гэрэлдүүлж чадж байгаа вэ гэдэг тэр зүйлийг мэдэх бүрэн боломжтой байгаа. За тэгээд бас блогоос харах юм бол яг автобуснаас буугаа хэлж байгаа зам явгийнхаа 2 дугаар гарцаа гараад зам гараад автобуснаа суугаараа би бас мэдгүй шууд автобуснаа суугаад эсрэг тал руу явж байгаа буцаад сольж суусан байгаа. Тэгээд мөн хэрвээ ганцаараа биш 2 юм уу 3 явж байгаа бол заавал автобусанд суухгүйгээр хилээд таксинд суух юм бол 5000 вон гарч ирсэн учраас бас тэгж явах юм бол хэлбэр байх баха гэж бодож байна. За тэгээд одын гэрэл тосгоны маань түрүү хэлсэнчлэн 365 өдөр ажилладаг гэдэг утгаараа та хүссэн цагтаа очиход бүрэн боломжтой байгаа. За тэгээд нэг сонирхолтой зүйл гэх юм бол би ингээд нэвтрүүлгээ юмаа бэлтжээд буцаа гэрлөөгөө явж байхдаа таксинд суухад таксинд төлөөш нагаад бүр амирх гайхаад яа ганцаараа гарч ирж байгаа ингээд бүр амирх гайхсан байдлаар надлаа хараад асууж исэн. Тэгээд тэр хүн яг тэр ансанд амьдардаг. Тэгээд тэр аваар айгүйх ажил явд ийшээ тийшээ явдаг боловч анх удаа намайг тэндээс ганцаараа гарч ирэхийг харлаа гэж өөрөөс хэлжсэн. Тэгээд энэ хэмжээгээр маш их хосууд очдог учраас ганцаараа битгий очиорой гэж хэлмээр байна. Тэгээд оройн цагаар юм уу эсвэл ажлын өдөр очих юм бол хүн цөөтэй айгүйх гой зургнууд даруулах бүрэн боломжтой юм байлээ. Тийм учраас энэ ансамбл Horbit Marble-ыг бас очиорой гэж зөвлөмөр байна. За тэгээ ерөнхийдөө өнөөдөр энэ сарын онцолж байгаа газар маань болохоор ансамбл байрлах Horbit Marble оддын гэрэлт тосгон байгаа. За тэгээд мөн та бүхэндээ шинээр мэдэгдэх танилцуулах газрууд маань гэх юм бол Солонгост болж байгаа 5 сард болох үйл ажиллагаа фестивалууд наадмуудын тухайс танилцуулъя гэж бодлоо. За тэгээд энэ хүү наадмууд маань бас мэдээж Солонгосоос хойш ч гэсэн сөүлээс баг зайтай ч гэсэн бас та цаг зав гаргаад үзэх юм бол үнэхээр үзэсгэлэнтэй гоё газрууд байгаа. За тэгээд хамгийн ихний газар маань болохоор цэцгийн наадам байгаа. Тэгээд энэ хүү наадам маань болохоор 4 сарын 19-нд ерөнхийдөө нээлттэй хийсэн. Одоо 5 сарын 13 хүртэл үйл ажиллагаа явуулахаар жүжиг фестивал байгаа. Тэгээд энэ хүү жүжиг маань хаана болж байгаа вэ гэхээр энэ хүү жүжиг маань болж байгаа газар нь гэх юм бол ерөнхийдөө монголчууд маань бас айгүй хамгийн их байрладаг Илсанд бас бол нээлттэй хийж байгаа зүгчээ байгаа. Тэгээд Илсанд байрлах хүмүүс маань ийшээс очиод үзээрэй. Тэгээд 5 сарын 13-ны хүртэл үйл ажиллагаа явуулах бөгөөд том хүн болохоор 12,000 вон 10 жилийн хүүхдүүд эсвэл маасаараа багаараа очих юм бол нэг хүний 9,000 вон байгаа. За тэгээд мөн дараагийн та бүхэндээ танилцуулах газар маань бол бас цэцгийн хүрээлэн байгаа. Тэгээд яагаад цэцэг яаж байгаа гэхээр мэдээж 5 сар болох юм бол
хавар болж ийн бүх зүйл цэцэглээд бүх зүйл шинээр эхлээд маш олон газрууд цэцгийн үзэсгэлэн цэцгийн фестивал наадмуудыг хийж байгаа учраас эдгээр газруудыг бас онцлог танилцуулсан байгаа. За тэгээд одоо яг үзүүлж байгаа энэ цэцгийн хүрээлэн маань фестивал маань болохоор 4 сарын 21-ээс 5 сарын 27-ны хооронд үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгээд Монгол Капионд байрлах бөгөөд ихэнх хүмүүс маань Капионд байрлах намын сумар Капионыг аяг их мэддэг. Тэгээд энэ метрогоороос явах бүрэн боломжтой. Сөүлээс ойролцоогоор цаг 30 минут явдаг. Тийм газар байгаа. Тэгэхээр та энэ газар очиж цэцгийн фестивал үзээд гой зургнуудад харуулад мөн гэр бүлээрээ сайхан амраад ирээрэй гэж бас зөвлөмөр байна. За тэгээд энэ хүү газар маань таксын хувьд ямар хуу үнэтэй байгаа юм бэ гэхээр ерөнхийдөө бол тухайн том хүний болохоор 9500 10 жилийн хүүхдүүд болохоор 7000 бага насны хүүхдүүд болохоор 6000 гэсэн такстай байгаа юм байна. За дараагийн маань газар болохоор бас дахиад цэцэг байгаа. Тэгээд энэ хүү цэцэг маань хаана юм бэ гэхээр бас Илсанд байрлаж байгаа. Тэгээд 4 сарын 27-наас 5 сарын 13-ны хүртэл үйл ажиллагаагаа явуулж байгаа. Мөн гадаад хүмүүс одоо тухайн газрыг асуугаад залгаад та ямар нэгэн зүйлийг мэдъя гэж үзэх юм бол бас гадаад ажилтан байгаа гэсэн бас давхар мэдээлэл өгсөн байгаа. Тэгээд энэ хүү газар руу очиод яг ямар мөнгөөр орж үзэх юм бэ гэвэл та интернетээр урьдчилан захиалсан тохиолдолд 8000-аар такс авах боломжтой. Тухайн газараа очиод кассийн газараас захиалах юм бол 12000-аар авах боломжтой. Бөгөөд тусгай хөнгөлөлт үзүүлж байгаа. Тэгээд тусгай хөнгөлөлт гэдэг заалтанд нь хэн орж байгаа юм бэ гэхээр гадаад хүмүүс бид бүхэн орж байгаа. Тийм учраас энэ газар маань гадаад хүмүүс руугаа ерөөхдөө бол чиглэсэн. Гадаад хүмүүст хүрэхийн тулд зориуд гадаад лавлах зөвлөгөө өгөх ажилтнтай мөн гадаад хүмүүст хөнгөлөлт үзүүлээд 8000-аар такса өгж байгаа тийм газар байна. За тэгэхээр эхний 3 газар маань болохоор ерөнхийдөө бол Солонгост болж байгаа цэцгийн фестивал наадмуудын тухай танилцууллаа. Тэгээд дараагийн газар маань болохоор бас цэцгийн хүрээлэн бөгөөд энэ нь болохоор уулан дээр ингээд нийт масаараа бүтэн уулыг бүрхсэн ягаан цэцгийн хүрээлэн байгаа. Тэгээд энэ хүү газар маань болохоор ямар нэгэн тусгай такс авах шаардлагагүйгээр та гэр бүлээрээ очиод амрангаа зургаад харуулад очиод үзэх боломжтой. Тэгээд Кёнсан намдууд ерөнхийдөө байрладаг. Сөүлээс ойролцоогоор автобусаар явах бол 4 цаг орчим явахаар зайтай газар байгаа. Тэгээд яг машинтаа очих юм бол мэдээ зогсоолын мөнгө гарч байгаа. Тэгээд тэрийгээс тооцоолоод очиорой. Тэгээд одоогийн байдлаар 4 сарын 28-нд нээлттэй хийгээд эхэлсэн бөгөөд 5 сарын 13 хүртэл ерөнхийдөө үйл ажиллагаа явуулнаа гэсэн үг ээ. За дараагийн маань одоо эхний газрууд маань болохоор эхний 3 газар маань бол такс төлөөд орохоор бүр зориуд бэлтгэж цаанаасаа бий болгосон цэцгийн наадам фестивалууд байсан. Тэгээд дөрөвдөх маань болохоор байгалаараа уулан дээр байсан фестивал бөгөөд одоо биний танилцуулж байгаа газрууд маань болохоор соёлын хүрээнд Солонгосын соёлтой танилцахыг хүссэн хүмүүс мөн ямар нэгэн зүйлийг өөрөө хийж үзээд тухайн зүйлд оролцож өөрийнхөө хүч хөдөлмөрийг хөдөлмөрийг оруулад ямар нэгэн зүйлийг биеэр хийж үзэх хүссэн хүмүүс маань хэрэгтэй мэдээллүүд байгаа. Тэгээд дараагийн фестивал маань болохоор Улсанд байрлах эмгэж хүчээ гэж ярьж байгаа. Тэгээд энэ хүчээ нь болохоор 5 сарын 4-өөс эхлээд 5 сарын 7-ны хооронд буюу 3 өдрийн турш үргэлжлэхээр хүчээ байгаа. Тэгээд энэ хүү хүчээнд бас та оролцсноороо өөрөө аливаа зүйлийг бас хийж үзэх боломжтой. Тэгээд яг тухайн зүйлийг хийхдээ өөр ингэсэн тустай үнэтэй шавар ваараар та өөртөө ваар хийх эсвэл хүүхдүүдэд аваачаад бяцхан тоглоом тоглох, хэлсээр тоглох ч юм уу те гих мэтчлэн бас хүүхдүүдтэйгээ гэр бүлтэйгээ гоё сайхан цагийг өнгөрөх бүрэн боломжтой наадмын фестивал байгаа. За дараагийн маань фестивал болохоор Ёсууд байрлах Кобуг сонж хүчээ буюу Ёсуугийн яст мэлхийн завны хүчээ байгаа. Тэгээд яг яагаад Ёсууд болоод яст мэлхийн зав гэхээр бид бүхний маш их мэддэг бас үзэжсэн Ис хүнсийн занзан гэх хэмээх киноны гол дүрийн баатар буюу Ис хүнсийн занзан ерөнхийдөө бол Ёсууд Солонгосын хамгийн том дайныг усан бомбын дайн дээр ялагчлалтыг байгуулж ирсэн. Тэгээд тэр занжин маань тухайн үедээ энэ яст мэлхийн зав гэдэг зүйлийг хамгийн анх гаргаад бий болгож бүтээгээд дайнд оролцож
Чосон шидэ одоо тэр Чосон гэдэг Солонгосын дээр үеийн түүхэнд хамгийн алдартайгаар бичигдсэн бод одоо хүртэл үнэхээр бүх хүн дэмждэг жил болгон энэ Ийс хүншийн занжны дурсгалд зориулан энэ хүү фестивалыг хийдэг байгаа. За тэгээд Ёсуу гэдэг маань болохоор ерөнхийдөө Солонгосын урд зүгт байрлах Пусантай ерөнхийдөө ойрхон далайн ирэх байгаа. Тэгээд Сөүлээс машин автобусаар явах бол ойролцоогоор 4-5 цаг явдаг зайтай газар байгаа. Тэгээд энэ хүү фестивал маань бас үнэгүй ямар нэгэн такс төлөхгүйгээр та очиод Солонгосын түүхэн соёлтой танилцах, тухайн болж байгаа үндэснийх нь хувцастай болж байгаа бүжиг концертуудыг үзэх бүрэн боломжтой. Тэгээд магадгүй Сөүлээс хол гэж бодож байгаа ч тухайн тэр газартай ойрхон ажилладаг хүмүүс маань байвал очиорой. Тэгээд 5 сарын 4-өөс 5 сарын 6-ны хооронд болохоор фестивал байгаа. За дараагийн фестивал болохоор Ичонд байрлах Тужаги буюу Варны фестивал байгаа. Тэгээд энэ хүү фестивал маань 4 сарын 27-оос 5 сарын 13-ны хооронд явагдаж байгаа. Тэгээд ерөнхийдөө бол мэдээж Ичонд байрлаад урлаг соёлын хүрээндээ Варны тухай соёлыг мөн та варыг хийх тэр арга техник яаж хийж бүтсэн тэгээд мэдээж мэрэгжлийн хүмүүсийн хийсэн маш гайхалтай уран бүтээл урлагийн тэр бүтээлүүдийг үзэх боломжтой байгаа. Тэгээд энэ хүү фестивалын мэдээж та очиод өөрөө ямар вар хийх боломжтой бөгөөд хийсэн тэр варуудын үзэсгэлэн үзэх боломжтой бөгөөд үнэгүй байгаа шүү гэдэг бас нэмж хэлмээр байна. За дараагийн маань зүгчээ болохоор бас соёлын зүгчээ байгаа. Тэгээд энэ хүү зүгчээ маань болохоор Чорлобукту буюу Солонгосын зүүн урд хэсэгт байрлах газар хийгдэж байгаа зүгчээ бөгөөд ерөнхийдөө л одоо задгай талбай тал газрыг ерөнхийдөө л тал газар амрангаа бас тухайн газрын соёл түүх урлагтай танилцах бүрэн боломжтой 4 сарын 21-ээс 5 сарын 13-ны хооронд явагдаж байгаа наадам байгаамаа. Тэг мэдээж ямарваа нэгэн тусгай зардал гаргаж такс авах шаардлагагүй. Хэрвээ та тэнд очиод тэнд хийгдэж байгаа зүйлсүүдээс өөрөө хийгээд туршилт хийгээд ямарваа нэгэн зүйл үзье гэж бодох юм бол тусдаа үнэтэй бас байгаа гэдгийг хэлсэн байгаа. За хамгийн сүүлийн маань наадам болохоор Пусанд байрлах элсний наадам байгаа. Тэгээд маш олон хүмүүсийн бас сонирхлыг татах бах. Тэгээд энэ хүү наадам маань сүүлийн 3-4 жилийн турш тогтмол хийгдэж ирсэн. Пусан хотод Солонгосын ерөнхийдөө хамгийн том далайн буюу Хэвүндэ гэж ярьдаг. Тэгээд энэ бомтон дээр ерөнхийдөө байрлаад Пусан хотын Хэвүндэ хэсэг зам буюу Пусан хотын далайн эрэг, төв далайн эрэг дээр байрлаж байгаа элсэн фестивал байгаа. Тэгээд энэ хүү фестивалд маань болохоор ерөнхийдөө элсний орны одоо жишээ нь грек гэх мэтчлэн ерөнхийдөө маш хилстэй улсаас нийт 5 тийм улсын 10 ширхэг мэрэгжлийн одоо энэ чиглэлээр энэ элсний арт буюу элсний урлаг соёлоор мэрэгшсэн 10 хүн ирээд өөрсдийн бүтээлийг та бүхэнд танилцуулсан байгаа. Тэгээд энэ хүү фестивал маань 5 сарын 19-ноос 5 сарын 22-ны хооронд явагдахаар байгаа. Тэгээд энэ хүү фестивалийн маань нэр нь болохоор Явгон Мөрэ Арэса Маннанда буюу одоо шилдэгүүд элсэн далайгийн элсэн дээр уулзцаая гэсэн ерөнхийдөө санаатай. Тэгээд айлах гэр бүл найз нөхөд гих мэтчлэн дотн бид бүхний хамгийн ойр байдаг халуун дулаан орчин хамаг зүйлээ хуваалцдаг тэр дотны хүмүүсийг ерөнхийдөө дүрсэлсэн тэр урлагийн бүтээл лүүдийг бол туйрвсан газар байгаагаар давуу талтай. Тэгээд бас маш олон хүмүүсийн анхаарлыг татсан байгаа. Тэгээд мөн зөвхөн очиод та элсний хажууд зураг даруулаад ирэх биш. Хүсэх юм бол багаараа та хүсэлт гаргаад өөрсдийн бүтээлийг бас хийх бүрэн боломжтой. Тэгээд нэг хүн багаараа гаргаад нэг баг үүсгэх юм бол 30,000 вон. Эсвэл та хуваараа ганцаараа би зөвхөн өөрийнхөө бүтээлийг хийнэх юм бол бас 30,000 вон үүсгэх бол 30,000 воноор хийх боломжтой. Мөн хүүхдүүдтэйгээ очих юм бол элсээр гуулгаж тоглох боломжтой бөгөөд тэр нь 4,000 воны такстай байгаа байна. За тиймээс Пусан явах гэж байгаа хүмүүс маань бас яг тухайн энэ цаг үеийг тааруулаад энэ хүү фестивалаар очиод зураг даруулаад бас шин содон зүйлсүүдийг мэдээд ирээрэй гэж зөвлөмөр байна.
За тэгээд 5 сарын 18-наас 5 сарын 22 буюу 19-оос 22 буюу 3 өдрийн турш үргэлжилж байгаа ийм фестивал байгаамаа. За тэгээд ямар ч сан та бүхэндээ Солонгост болж байгаа 5 сард бид бүхний очиж болох үзэх боломжтой фестивалуудын тухай танилцууллаа. Одоо тэгэхээр мөн 5 сарын 5-нд Солонгост хүүхдийн баяр болж байгаа. Тэгээд бас хагасаа өдөр маш ихэнх олон нийтийн амралт байгаа учраас ээж аауд маань бас хүүхдүүдтэйгээ хамт цалхинд гарангаа бас хүүхдүүдтэй шинэ содон зүйлийг үзүүлээсэ гэж бодсны үүднээс Солонгосын Сөүл хотод байрлах зургийн үзэсгэлэнгүүдийн мэдээлэл бас бэлдсэн байгаа. Тэгээд мөн өнөөдрийн үед бол яг хөө мэдээж хүүхдүүдэд төлөвлөсөн боловч хайгаад үзэх юм бол зөвхөн хүүхэд дэлдгээр та хоёрын урлаг зураг сонирхолтой бол Солонгосын Сөүл хотод ялангуяа цөмрүүд хэсэгт байрлах маш олон зургийн үзэсгэлэнгүүд байдаг. Тэгээд бид тодорхой хэмжээний хугацаа заасан бөгөөд тухайн газараас шалтгаалаад үнэтэй үнэгүй байх янз янзын өөр байдаг байгаа. За тэгээд өнөөдөр болохоор миний сонгосон 3 газар болохоор гуруула үнэгүй. Тэгээд ерөнхийдөө хүүхдүүдэд зориулсан, бага насны хүүхдүүдэд зориулсан, хүүхдүүдэд дагуулад очих юм бол маш өвөрмөц гоё зүйлийг үзэхээр бас нэг хүүхдийн баяраар нь өвөрмөц нэг зүйл сургаад гоё дурсамжтай цагийг өнгөрөх боломжтой болов гэсэн үднээс 3 газрыг ерөнхийдөө сонгосон байгаа. За тэгээд хамгийн ихний сонгосон газар маань болохоор Аньян дээр Аньянд байрлах Лотте галерей байгаа. Тэгээд энэхүү галерейныхан давуу тал нь юу юм бэ гэхээр амьтдын төрөл бидний өдөр тутамдаа байнга хараад байдаггүй, заримдаа сайн мэддэггүй тэр амьтдын тухай танилцуулсан байгаа. Тэгээд энэхүү галерейгийн маань нэр нь болохоор Never Let Me Go гэдэг ерөнхий нэртэй нийт 100 төрлийн амьтдын зургийг гаргасан галерей байгаараа давуу талтай. Тэгээд мөн 5 сарын 2-оос 5 сарын 27-ны хүртэл үргэлжлэх бөгөөд ямар нэгэн үн төлбөр такс байхгүй гэдгээр бас давуу талтай байгаа. За тэгээд та доор харагдаж байгаа зургаас үзэх юм бол бичлэн бид бүхний бас яг өдөр тутамдаа байнга хараад байдаггүй, мэддэг юм шиг мөртлөө мэддэггүй амьтдээ зургаар дүүрсэн юм галерей байгаа. Тэгээд энэхүү галерейгийн тухай бас газрыг танилцуулах юм бол Аньянд байрлаж байгаа. Тэгээд дэлхийн өнцөг буланд байрлах янз бүр төрөл бүрийн амьтдыг ерөнхийдөө цуглуулж нэг доороос үзэх боломжтой. Мөн хүүхдүүдэд энэ маань нэг талаараа бас нэг зүйл үзээд зураг таруулж байгаа. Нөгөө талаараа бас хувийн хичээл бас өөрөө шинэ зүйл сурах боломж үүсгэж байгаа. За тэгээд мэдээж энэхүү галерейгийн маань бас гол зүйл нь санаа нь болохоор амьтдыг хайрлах, мөн амьтдын бид бүхэнтэй амьтдтай харьцах харилцааганда бас арай илүү анхаарах талаараа ерөнхийдөө төвлөрч тэмхүү зорилгоор хийсэн. Тэгээд хэн нэгнийг бас амьтдтай харьцаж байгаа, амьтдыг хэрэг хайрлаж байгаагаас нь тухайн хүнийг ямар сэтгэлтэй хүн бэ, хэн бэ гэдэг бас таних боломжтой гэж хэлсэн. Иммануэл Канти гэдэг хүний хэлсэн энэ үгээр бас ерөнхий кейбордоо хийгээд үйл ажиллагаа явуулж байгаа газар юм байлээ. За тэгээд энэхүү газар маань болохоор нэгдэх өдрөөс 4 дахь өдрийн хооронд өглөө 10 цаг 30 минутаас 8 цаг орой 8 цаг хүртэл ажиллаж байгаа. Мөн 5 дахь өдөр хагасаа өдөр бүтэн сая өдөр болохоор 10:30-аас 8:30 буюу 30 минутаар арай илүү удаан ажиллаж байгаа юм байна. За 2 дахь газар маань болохоор ерөнхийдөө бол мэдээж аялагчдад зориулсан. Тэгээд энэ газрын маань хаана вэ гэхээр Сөүлийн чөмрөө буюу Сөүлийн хариугт бол төв хэсэгт байрлах. Тэгээд 2018 оны 4 сарын 28-наас 5 сарын 17-ны хооронд үйл ажиллагаа явуулж байгаа. Нэр нь болохоор Nostalgia-гийн байгалийн үзэсгэлэн буюу энэхүү зургийн үзэсгэлэн гаргаж байгаа хүмүүс маань болохоор өөрөө солонгос хүн байгаа. Тэгээд энэ хүний давуу тал нь юу юм бэ гэхээр өөрөө маш их аялдаг, аяллахаа хажуугаар зураг зурхын төлөө дэлхийн өнцөг болон бүрийг тойрдог. Мөн аяллаар явж байх үедээ яг одоо тухайн орчныг хараад өөрийнхөө мэдэрсэн тэр мэдрэмжийг нүдэнд харагдаж байгаагаар нь тухайн газрыг ерөнхий дүрсэлж буулгаад тэр мэдрэмжээ хадгалж
6 бүр дуусгадаг. Заримдаа яг тухайн мэдрэмжээ мартсан тохиолдолд дахиж тухайн газар очиж тэр мэдрэмжийг тухайн байдлыг яг боддоор нь бий болгож бусадтай хүргэхийн төлөөс их зураг зурдгаараа давуу талтай гэж хэлсэн байгаа. Тэгээд бас зургаас үзэх юм бол маш өвөрмөц. Тэгээд энэ байгаа зураг бүхэн энэ дэлхийн хаана их газар байгаа гэдэг бас санааг бид үзээд мөн энэ дээр байгаа хаягаар та энэ газар очиж үзэх боломжтой гэдгээр бас давуу талтай байгаа. За гэх мэтчлэн ерөнхийдөө бол нэлийн байгалийн таал газрыг их дүрсэлж өгсөн ийм байгалийн үзэсгэлэнгүүдийг гаргасан газрууд байгаа. Тэгээд энэ газар маань болохоор өглөө 11 цагаас орой 6 цаг хүртэл ерөнхийдөө бол байнга ажил хонгорхой байж хүмүүсийг үзэх боломжтой бөгөөд сар 7 хоног болгоны нэгдүгээр өдөр болохоор амралтын өдөр байт юм байна. Тэгэхээр та 2 дахь 4 бүтэн сая өдрийн хооронд очиж үзэх боломжтой. Мөн ямар нэгэн такс байхгүй, үнэгүй гэдгээр бас даваа талтай байгаа. За тэгэхээр бас уран зураг сонирхдог байгалийн үзэсгэлэнг үзхийг хүссэн хүмүүс ахын бол та амралтын өдрөө чунгруудаар очиод бас үзээрэй гэж хэлмээр байна. За дараагийн маань газар болохоор мэдээж хүүхдүүдэд зориулсан газар байгаа. Тэгээд нэр нь маш өвөрмөц. BBD Babidi Boo гэдэг нэртэй ерөнхийдөө бол үзэсгэлэн байгаа. Тэгээд энэ хүү үзэсгэлэн маань 4 сарын 27-наас 5 сарын 6-ны хүртэл үргэлжлэх болохоор энэ 7 хоногийн бүтэн сая өдөр хүртэл үргэлжилж байгаа учраас та бас хүүхдүүдэд дагуулад очиорой. Тэгээд бас чунгруудаар байрлах газар бөгөөд энэ хүү үзэсгэлэнгийн маань давуу тал нь юу юм бэ гэхээр Солонгосын үндэсний соёлыг, үндэсний тэр цэцэг, хамбууг гэх үндэснийхаа зүйлсийг Walt Disney-гийн Google-тэй ерөнхийдөө бол хослуулж өгснөөрөө өвөрмөц бөгөөд шинэлэг тэг хүүхдүүдэд бас арай илүү өнгөний хувьд ч гэсэн маш олон өнгийг оруулснараа хүүхдүүдэд анхаарлыг нэг татах боломжтой үзэсгэлэн байгаа. Тэгээд за энэ хүү үзэсгэлэн маань болохоор бас мөн адил хагасаа өдөр болгон нэгдүгээр өдөр болгон амардаг өглөө 10 цагаас орой 7 цаг хүртэл ерөнхийдөө бол нээлттэй байдаг үзэсгэлэн байгаа. Тэгээд энэ хүү зургийг маань гаргасан үзэсгэлэн гаргасан хүн маань болохоор яагаад BBD Babidi Boo гэдэг нэр өгсөн бэ гэхээр мэдээж бид бүхний хамгийн сайн мэддэг үзэсгэлэн үнсгэлжин Google-тэй дээр гардаг. Бид бүхэн BBD Babidi Boo гэж хэлээд өөрийнхөө төсөөллийн хүссэн зүйлээ бий болгохтойгоо адилхан та аливаа зүйлийг хүсэн мөрөөдөх юм бол тухайн зүйл маань заавал бий болно, заавал биелэлээ олох болно гэсэн ерөнхий тийм зорилгоор энэ үзэсгэлэнгээ гаргаж байгаа гэж бас бичсэн байсан. За тэгээд ямарсан өнөөдөр та бүхэндээ ерөнхийдөө бол ансанд байрлах Pearlbit Mall буюу одны гэрэл тосгоны тухай ерөнхийдөө тийшээ яаж нийтийн тээврээр явах вэ тухай танилцуулсан. Мөн 5 сард болох Солонгост байрлах бүх фестивал болон наадмуудын тухай та эсвэл цэцэг үзэх сонирхолтой бол цэцгийн фестивал мөн ямар нэгэн зүйлийг Солонгосын соёлтой холбоотой зүйлд өөрөө гар бие оролцож ямар нэгэн зүйл хийхийг хүсэж байгаа бол соёлын тухай бас фестивал наадам болон мөн зураг урлагт сонирхолтой мөн хүүхдүүдэд удахгүй болгож байгаа хүүхдийн баяраар хүүхдүүдэд агуулж очих галерейнуудын тухай танилцуулгыг хийлээ. Тэгээд эх 6 сарын бас хамгийн ихний 7 хоногийн 3 дахь өдөр бас шинэ мэдээтэй, шинэ аяллаа газартай та бүхэнтэйгээ уулзах болно гэдэгээс хэлэхэд таатай байна. Дараа сард уулзтлаа баяртай.